дотор CSMOS буюу бараг CSMOS version 8 бараг утасны CS:GO Global Offensive. Тэгээ манай CS:GO-ийн мэдэндээ тэгээ ер нь бол энэ тоглоом Play Store дээр байдаггүй. Зөндөө бол файл татчих болдог. Би нэг шүнжгөө янзлж гэсэн ба. За. Тэгээ тоглоомны үед иймэрхүү утгнуудаа өөрсдөө сонгож болдог. За энэ дээрээ дараад дахиад энэ дээрээ дараад ингээд юмнуудаа сонгох боломжтой. За маш ихтэй. Би өөр нэг сайн тоглодгоо. Ёо. Да кил хийх гэж үзье да. Би тоглоод удаагүй байх уу? Decoys out. Push. Оо. Тэг би ийм л сав тоглогч. За бас дээрэс нь дахиад энэ дээрээ дараад биш энэ settings-ийг бод энэ дээр товчнуудад тохируулах боломжтой. За эхэлчлээ. Тэгээд скинүүд нь цаанаас байдаг дандаа үнэтэй скинүүд байгаа. Скинээ өөрөө сонгож болохгүй. Бүгд үнэтэй скинүүд. Гэтэ яа Dragon Lore-ыг оруулаагүй байгаа юм бол Flashbang out. сонирхолтой. За ер нь бол иймэрхүү. Дооны хувьд бол яг л адилхан. Сонсож тийм ээ. Яа. Анаахан бол энэ тоглоомыг аль хэдийн мэдээд эхэлсэн байх гэж бодож байна. Тэгээд энэ дээрээ дараад микро ажиллуулж болно. Гэт. Яд AB сайттай ойлгомжтой. Зураглал CS-Source эсвэл CS:GO гэдэг зураглалаар тохируулж болно. CS-Source нь нэлийн зөөлөн нэлийн гэрэлтэй. Одоо би яг CS-Source тохироон дээр нь тавьсан. Ийм гэрэлтэй. CS:GO нь амар сүүдэр мөдөртэй. Сонин байдیں۔ Тэгээ ер нь бол яг CS2 шиг, яг CS:GO шиг юм тоглоом. За энэ дээр дараад яг одоо харуулъя зөө. Баачсаа гараад энэ дээр дараад түрүү хэлсэнчлэн ингээд юунаас сонгож болно. Энэ дээр дараад тоглолтуудыг сонгоно, серверүүдийг сонгоно. За тэгээд энэ нэг бол яг энэ нэмэх гэжвэл сервер нэмнэ. Тэгээд player option нэмж болно. Ингээд подтой тоглох гэж байгаа. За энэ дээр консоль дээр өөрийнхөө тийм бүхэн бичиж болно. Консоль мэдж байгаа л үү. Тэгээд өөр гэвэл тэгээд энэ дээр угаасаа ойлгохтой тоглоомоос гарах. За энэ дээр бас геймплей дээр
бас ингээд V модулийг тохируулж болно. Тэгээд source CS:GO тэгээд бас crosshair. Тэгээд иймэрхүү байна да. За яг CS Mouse руугаа орох юм бол ингэж харагдана. За энэ командыг хийгээрэй гэж зөвлөе. Яг энэ командыг хийхгүй бол юу н ордоггүй дөө. Энэ командыг хийж аваад ороо. За launch дээр дарна. Тэгээд ингэж орж байгаа. Ингэж орж байгаа. За миний энэ channel руу subscribe дараад өгөөрэй. Би бүх бичлэгүүд устгах шинэ аккаунт нээж байгаа шүү. Bye.